Ярмааргүй байгаа мó? Үгүй. Би ойлгож байна. Ярьж байхаар дуулээ. La 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 la. Тэрнүүдийн яаж хөрч дуулж хуурдаг байсан. Хөгжилтэй дурсам жахвасаж инээж нарагдаг байсан. Хамталтай нэг гомдоо хөгжилж хараалын ухарсагсан. Хамаг ирдэрлийн томуудыг нээж өртөө зовлон дуудсан. Хатуу өгсөчүүдэн байж барьсан хачаатасан. Уучлаарай яаж хүгэлдэг үлээ мартчихсан байд. Юунд дээр зогслоо? Нэрээ тэр. Сөрөн газар зөрүүлсэн ч гондол томорсоор дийлдэхэ байж байлаа. Асуудал бүхэнд уг буруутай гэдгийг буцалтгүй ухаарцгаая. Дуугүй байгаж талгайлагч ярилход бүгд амахаа мэгсэн. Аниргүй тэр горхон сүргээрээ би наргасан. Сэтгэл хөдлөл дарагдаж амар тайван даруу тагцсан. Зөвхөн би тэндэл дуугүй байд сураагүй үлсэн. Үнэн штэ. Баян судаагүй тоглох ямар ч боломжгүй. Бараа тэнгэрээс арахгүй бол садан харагдахгүй. Болсон админ дотнууд үрэлдээ. Айцаасаа бочинэн скэлгээс татгалзаж ах болохгүй. Хизэкэрийн үнийг ойлгох юм бэ? Дуугүй байсаар би шаналж олонтой харилцахыг хүссэн. Ингэж явхдаа талын цэцэгнээс тавширлыг би олсон. Цэцгийн бас гаргны шэдийг тайлж ярих чадвартай болсон. Сансан сэтгэлээ тайсан ч би олныг бол залхаасан. Сануу хачин хоосон үгнээс дэд бүгд залгасан. Сотон ярабас наргам янган үгтэй нэглэлмэн. Театрын тайзан доран дэвч би гэрээний тухай. Тэр дөрөнд очин дурлаж, чихтэй баг зүүж, орган тоглож бухимддаг байсан. Учир нь бүсгүй өөр хүн сэтгэлээ өгсөн. Гэвч тэр завинд суулгаад авч явсан. Театрт дургүй хүн байдаг гэж юу? Сонгогдогод хурдал гэж гэрэнүүд намайг их шахсан. Сөрөндөө үтгүй эсвэл хот явж өөрийн дураар чачгүй. Өдөр хазгаар багтаагүй тул ачаахан гүнтэй явлаа. Чамайг ирэх хүртэл байгаль дэлхийдээ нөхөрлөж байлаа би. Алив найзуудаа түрээрээ. Адар бараа арахгүй бол садан харагдахгүй байна. Ансахаас наашлаа бас гэрэлтэхгүй. Айцаасаа бочинэн сэглээс татгалзаж ах болохгүй. Хизэкэрийн үнийг олгох юм бэ? Юуч гэжтэй дэнтэй барсан чацаас дэд ангиж ирсэнгүй. Гэвч бидэн тайдарал хэрэгтэй. Бид бүгдээ додоо тайдарал хэрэгтэй. Адар бараа арахгүй бол солон харагдахгүй болно. Асахаас наашлаа бас гэрэлтэхгүй. Айцаасаа бочинэн сэглээс татгалзаж огт болохгүй. Хизэкэрийн үнийг олгох юм бэ? Адар бараа арахгүй бол садан харагдахгүй болно.